Маш их дарамттай саяны сэтгүүлч надаас асууж байна. Танай байгууллагад удирдлагын маш их дарамттай гэж юм бэ? Мөн дээрээс нь ярихтаа төрч төлөвлөлт асуудал энийг болгож өгөөч. Энэ асуудал орж ирээ. Ийм асуудлууд байнга явдаг. Цалин авдаг, дандаа төлөвлөлөөр гардаг. Энэ асуудлыг болгож өгөх яасан. Бид нар одоо GPS гэж энэ тавиулсан банк руу гар утгаа байсан. Гэвч одоо бид нар төлөвлөлт төлөвлөж байх юм аа. Ийм асуудлыг одоо бид ч одоо амьдрахын тулд бүгд одоо банкны зээлтэй лизингтэй ийм хүмүүс. Тэгээ өнөөдөр тэр банк руу өгсөн мөнгө өгчхөд ард нь амьдрах чадвар юусэн байхгүй ч яа гэсэн ийм юм. Тэгэхээр та ярьж байгаа ч миний бодлохоос өнөөдөр энэ байдлыг өнөөдөр би утгаж өнөөдрийн дүгнэлт бол өгүүлбэрчний ороноос хийж байгаа асуудал болохоор энэ дээр нэг боолт их гэмийн ухаан байна. Одоо яг өнөөдөр бид нийслэлийн төвөөс өнөөдөр авахгүйсэн маргааш нийслэлийн төвөөр гаргаад автобус 11 хэдэн шугамд автобусаа гаргачих баг. А тэр вақтын зүгээр яшгүй байгууллагыг соёлд асуудыг шийдвэр яасан. Ямар хүн толгойлоод хэн зохион байгуулсан энэ асуудыг харуул яасан. Одоо шинэ цагаас хүн болгол цалин мөнгөний хэрэгтэй энэ асуудал байгаа. Шаардлагатай байгаа. Энэ тохиолдолд хэн хаанаас яг зохион байгуулж байгаа гарч ирэх байгаа юм гэж. Энэ бүгдээ одоо ингээд уулзалт хийгээд ямар давхар хийхэд бол мэдээж энэ асуудал байна. Дээрээс нь давхар үйлдвэрч орны гишүүдийн татвар цалингийн асуудал байна. Тэгэхээр энэ дээр боолт хийвэл бас нэг одоо энэ зохион байгуулсан төр бот нийтийн улсуудын бид давхар буугаад өгсөн юм болох хаа гэж ингэж ойлгож байна. Энэ ийм саналтай байна. Боолт хийгээд байгаа мó хийхгүй гэдэг юм. Боолт хиймээр байна. Боолт хийхээр юун дээр боолт хийх гэдэг байгаа? Одоо эдгээр яриад байсан тийм ч цалингаа нэмсэн юм ярьж байгаа. Түлш битгий төлөвлөх гэсэн юм ярьж байгаа. Дээрээс нь тэр үйлдвэрчний хил орны гишүүдийн татварыг төлөвлөлөд тэр хотын цалинтай болгосон юм хэл юм байна. Тэр бол хамгийн гол асуудал байна. Тийм. Тэгээд хардаа ерөнхийдөө бол ойлгосон уу? Тэгээд тэр нөгөө ашигтай албаных нь юу яаж байгаа юм? Энэ үүсэж байгаа нөхцөл байдлыг та нараас дамжуулж нэг ч хэлдэг юм уу? Тэгээд одоо жишээлбэл та нар асуудлыг ерөөсөө манай хэсэг дээр нэг ийм юм яриад энийг ингэж хийдмээр гэсэн нэг ч удаа юм орж ирэх байх шүү. Тэгэхээр бид нар энийг чи яаж зохицуулж яаж хэвлэх юм бэ? Тэгэхээр асуудлыг зөвхөн ажил хаялтаар юм уу хэрүүл тэмцлээ шийддэг ойлгоцсон ойлголтыг өөрчлөх тал дээр ямар ажил хийв? Зохион байгуулалт удирдуулах ёсон дээр юу өөрчлөлт гаргах тал дээр ямар ажил хийв? Одоо ялангуяа сүүлийн үед маш их шинж жолооч авсан байгаа. Бүгдээрээ л би авмаар ингээд авцгаасан байгаа. Тэр жолооч нар ч одоо хаана вэ? Гарсан юм уу? Гарах чадсан юм уу? Тэр жолооч нартай гэл би сүүлийн үед уулзаад байгаа жолооч нараа та нар байгууллагаас хүсэж ажилд орж байгаа ч би гар бүлгийн үсгийг ор гэж байгаа шүү. Хүслээр орж байгаа. Ямар нэгэн байдлаар байгууллагын удирдлагын шийдвэргүйгээр юм хүмд оролцож асуудал хандахгүй гэдэг амлалт үүргийг авчиж орж байгаа шүү. Би сая сурвалж хэлэхдээ зам тээврийн яамны сайдын тушаалаар хамгийн дээд норм нормативээр тогтоогоод гаргасан байгаа өгч байгаа гэдгийг хэлсэн зүг үү? Норматив бол хамгийн өндөр хэмжээнд зохион байгуулалт өгсөн байгаа. Гэхдээ энэ илэгдэл хоригдол магадгүй ур чадвараа шалтгаалаад бензин идэхгүй гэж ярьж чадахгүй тийм байх өшөө өөр нөхцөл шалтгаан байхыг үүсэхгүй тийм ээ. Тэгэхээр тэрийг өшөө бид нар ямар тайлбарлах вэ? Тушаалаас хойш нэг хэсгийн нэгтгэнгод хэдэн жолооч яг хэдэн литр төлсөн тэрээр гаргасан юм байна. Эдийн засгчдэр оноор өснөр байгаа. Шээ. Хүн хүнээр 23-наас хойш.